Олон улсын хамтын бүтээл. Краков, Польш. 1241 онд Монголын цэрэг энэ хот руу довтолжээ. Довтолгоон эхэлж үг амжиж мэдсэн нэгэн бүрээч хотынхонд мэдэгдэхээр бүрээгээ татсан байна. Харин бүрээгээ үлээж дуусгахаас өмнө Монгол цэргийн сум түүний цээжийг нэвтэлж бүрээн дуу тасалдлаа. Тэр цагаас хойш 750 жил өнгөрлөө. Бүрээчийн тоглолт яг тэр тасалдсан чигээрээ тогтсон цаг минутанд Краковын тэнгэрд зураачсаар байна. Монголын эзэнт гүрэн. Хөгжмийг Томито Исао. Гуравдугаар анги. Дэлхийг эзлэх их аян замд. Өвөл хасах 35 хэмийн хүүтэнд Монгол эрчүүд уул чиглэн давхилдана. Анд явж ухааны. Хавраас намар хүртэл хонь малаа бэлчээрлүүлэн хариулах эрчүүд өвөл болохыг сэмхэн хүлээж байжээ. Өнөөдөр тэдний ам бол чон. За сайн явж ирцгаав. Сайн байцгаана уу? За бид өнөөдөр энд ан хийхээр сугларцгаалаа. Монголчууд ан хийхдээ бүсэлж агнах гэдэг арга хэрэглэнэ. Ууланд байх чоныг бэлд буулган бүсэлж хөөх арга юм. Ангийн ахлагч анчтыг цуглуулан тус бүрийнх нь үүргийг хуваан хэлж өгнө. Чоныг хөөгчд буюу үргээгчд ойруу орцгоно. Үргээгчд хоёр хэсэг болон хуваагдана. Ууланд гарсан анчид чоныг үргэн эвгүй дуу аваа гарган чоныг хөөн үргэн. Түүнчлэн бэлд хоцорсон анчид чонын олих дууг дуурайн дуу гаргаж чоныг өрн дуудана.
Ан эхлээд бараг 1 цаг өнгөрлөө. Тойрог хөмөгцсаар анчид уулын баруун бэлд ойртон ирцгэлээ. Энэ өдрийн ангийн олз бол 4 настай эм чон байлаа. Чон авлаж элгнээс нэдэх юм бол хүний биед сайн эрч хүч нэмэгдэнэ гэлцдэг аж. Монголчууд ингэж ярьцгаана. Чингис хааны үеэс л үе үеийн хаад удирдагчид ан авыг онцгойлон хөхүүлэн дэмжиж иржээ. Аян дайны үед ч зай завсраар нь хэдэн мянган зэрэг дайчдыг оролцуулан ан ав хийдэг байсан байна. Ан ав бол бүлэглэн дайд гарагийг чухалчилдаг монголчуудын хувьд онцгой чухал цэргийн бэлтгэл болдог байжээ. Чингис хаан. Борд чонын удам Чингис хаан. Хүчирхэг цэргийн айрам чадварлаг таагдхийн ачаар нэгэн үедээ Монголын эзэнт гүрнийг зогслон босгож чадсан юм. Чингис хаан мордон цэргийнхээ хүчээр Монголын тал нутаг, Хорезмийн хаан тулс, Тангад улс гэх мэтээр Евразийн төв хэсгийг бүгд нь эзэмшилдэ авсан юм. Монголын эзэнт гүрэн. Чингис хааныг нас барсны дараач Монголын эзэнт гүрэн улам бүр өргөжин томорчээ. Тээвэр холбооны сүлжээг бий болголоо. Эзэнт гүрэн тэр чигээрээ энэ сүлжээнд хамрагджээ. Энэхүү шин тогтолцоог бий болгосон хүн бол 2 дахь үеийн эх хаан Өгөөдэй байлаа. Өгөөдэй хаан. Өгөөдэй эцэг Чингисийн санаа бодлыг үргэлжлүүлэнгээ эцгээс арай өөр аргаар дэлхий техник эзлэх үйл ажиллагааг явуулсан байна. Кайфин, Бянжин, Хятадын Хинан муж Кайфин. Тухайн үед Кайфиныг Банжин гэж нэрлэдэг байжээ. Энэ хотод дарж боловсруулсан хүнсний худалдаагаар зартай байж. Алтан улс энэ хотыг нээслэлээ болгож байлаа. Монголын эзэнт гүрний 2 дахь үеийн эх хаан Өгөөдэй энэхүү алтан улсыг эзлэхээр төлөвлөгөө боловсруулсан байна. Эзэнт гүрнээ өргөжүүлэн бэхжүүлэхэд үржил шим сайтай газар тариалангийн бүс нутаг хэрэгтэй байлаа. Алтан улсыг байлдан эзлэхийн тулд монголчууд өөрсдийн чадварлаг эзэмшсэн бүсэлж агнах аргаа хэрэглэжээ. 2 хэсэг хуваагдсан цэргүүд Бянжиныг хойд зүгээс нь довтлолоо. Үлдсэн цэргүүд өмнө зүгээс нь тойрон очиж дайрна. 3 талаас бүслэгдсэн Бянжины цэрэг ардууд бүрэн бүслэлтэнд өртлөө. Бөөгдөрч түгжирсэн хотын хүн ам 5 дахин нэмэгдэж, хоол хүнс яахыхийн зургүй дуусч хоосорчээ. Дээрээс нь урд хожид үзэгдээгүй ган гачиг нэмэгдснээр алтан улсын цэргүүд байлдах чадвараа алдаж эхэлжээ. Алтан улс хуруугаач хөдөлгөж чадлагүй байсаар мөхөж доройтсон гэж хэлж болохоор байлаа. 1236 он Өгөөдэй хаан эзэлсэн нутаг орнуудаа татврын тогтолцоог нэвтрүүллээ. Юан улсын судар номонд ингэж бичжээ. Өгөөдэй нэвтрүүлсэн татврын тогтолцоогоор бол алтан улсаас 1 тариачин айлын тоогоор жилийн орлогын 10% тэнцэх татварыг авч байжээ. Алтан улсыг эрхшээлтэд оруулснаар Монголын эзэнт улс жил бүр 1 сая 100 мянган лам мөнгө нэмж авах боломжтой болжээ. Энэхүү орлогодоо тулгуурлан Өгөөдэй эзэнт гүрнийхээ эдийн засгийг улам бэхжүүлэх ажилд ханцуу шамлан оржээ.
Нэгдүгээр ажил бол Монголын эзэн төрний анхны нийслэл хар хорныг барьж байгуулах ажил байлаа. Өгөөтэй хааны санаачилсан хар хорон хот нь Монголын тал нутгийн төв хэсэгт орших ёстой байлаа. Энэ хотоос тал нутгаар явж өнгөрөх замаар өмнө зүгтээ бол дундад улс руу, өрн зүгт бол Төв Азийн Баян-бүрд хотууд руу очиж болохоор байлаа. Монголын эзэн төрний нийслэл байсан хар хорон хотод одоо Боддын шашны Эрдэнэзүү хэд бий. Эрдэнэзүү хэд хар хорин. Эрдэнэзүү хэд нь хар хорон хот устж өгөө усны дараа энд байсан орд харшийн үлдэгдэл материал шавлуу зэргийг ашиглан 16 дугаар зууны үед баригдсан хэд билээ. Эрдэнэзүү хэдийн өглөө лам нар хурлаа хурахаар цуглж байгаа. Эрдэнэзүү хэдэд лам нараас өөр ирэх хүн байхгүй. Хэзээ нэгтээ хүний хөлд дарагдж байсан дүр төрх өнөөдөр энд харагдахгүй байна. Мэлхийн дүрст чулуун баримл. Энэ баримлын хажуу бууран дээр өгөөтэй хааны хар хорон дэх эх ордон дүрслэгдэжээ. 13 дугаар зуунд бичигдсэн аяны тэмдэглэлд хар хорон болон монголчуудаас гадна Хятад хүн, Перс хүн, түүнчлэн Орос сууд, Франц хүнч амьдарч байсан нэлээд хөгжил хөдөлгөөнтэй том хот байсан тухай дурсжээ. Энэ зууны ихэр олдсон чулуун хөшөөн дээр ингэж бичигдэжээ. Нийслэл болсон хар хорон бол орон орны хүмүүс хөлгөлдсөн хот билээ. Хар хорон хот нь хойноос урагшаа 2500 м, зүүнээсээ баруунтай 1500 м үргэлжилсэн цайзаар хүрээлэгдэнэ. Хотод янз бүрийн улс орноос ирсэн худалдаачид, уран дархан гар урчууд амьдардаг байжээ. Монголчууд өөрсдөө хот сүрэнгийн амьдралд дургүй учраас хэрмийн гадна талд гэр барин амьдарцгаадаг байсан хэмээн дурдсан байна. Эх хаан өгөөтэй хар хорны ойролцоо гэр барин сууршиж, нүүдэлчин ардыг удирдагч хааны хуваар амьдран суудаг байлаа. Чингис хааны үед бол эх хаан байнгал зэрэг дайчтайгаа хамт байдаг байсан. Харин 2 дахь үеийн эх хаан өгөөтэй хар хорон хотыг барьж босгосноос хойш бүхэл амьдралынхаа турш энэ газраас хөдөлж холдоогүй юм. Өгөөтэй хаан эзэнт хүрнийхээ бүхий л баялаг, улс төр, эдийн засгийн мэдээллийг хар хоронд төвлөрүүлчихэд газар нутгаа улам өргөжүүлэх бодлогыг барьж байлаа. Дорн талын хязгаар нь Монголын эх тал, өрн зүгтээ бол Европ, гэх мэтээр Евроазийн нутгаар эх тал нутаг бүсчлэн тогтож байлаа. Монголын цэрэг дайчид энэхүү эх тал нутгаар мал ахуйгаа хөдлөн байнга нүүдэлдэг байлаа. Тал нутгал байх юм бол ямар ч урт удаан аян дайм байсан даваад гарч чадж байжээ. Нүүдлийн зориулттай гэрээ бариад хонь малаа хариулаад явж байхад хоол унд ахуй амьдралд дутаад байх юм алга байлаа. Гүний сүг эсгэж хийдэг ундааг айраг гин. Энэхүү айраг болон бяслаг тараг гэх мэт цагаан эдээ бол монголчуудын 100 цагийн эдээ ундаа юм.
Монголчуудын хамгийн дээд идэ бол давсаар амталж чансан хон нэмэх. Давснаас өөр амталгаа байхгүй. Махан өөх ихтэй бол сайхан амт тагилдсан. Тарга твэрхтэй мал өвлийн хатуу ширвнийг өлгөн давна. Монголчууд бол их цайсаг ард түмэн. Хүний бид хэрэгтэй витаминыг цайнаас авна. Хатуу дөрвөлжин цайг нүдэж бяцлан буцалж буй усанд хийж сүүлээд сүйтэй цай гэдэг цайг чанж бэлтгэн. Монголчууд одоо хятадаас орж ирэх цай хэрэглэж байгаа бол эрт дээр үед эмийн ургамлаар цайны идээг хийдэг байжээ. Тал нутг нь за тэгээд мал нь байгаа цагт монголчууд юугаарч дутахгүй. Монголчууд хүнд хэрэгтэй бүх зүйлийг өөрсдөө бэлтгэж чаддаг байсан юм. Монгол цэргүүд аян дайн дэхийхдээ гэр бүлээ дагуулж явдаг байжээ. Монголчуудын хувьд аян дайн гэдэг бол нүүдэлчин амьдралынх нь нэг хэсэг болж байлаа. Анх 236 он 50,000 хүний бүрэлдэхүүнтэй их харим өрн зүгт аян дайнд мордлоо. Цэрэг дайчдын дунд 20 нас хүрээгүй эдэр залуус олноороо багтжээ. Эдэр залуус дайн дулааны явцад хэрсүүжиж, жинхэнэ цэрэг дайчин болж өсч өндөөдөг байна. Хар хорин. Өгөөтэй хаан хар хоринд сууршинга олон тулааныг өдөрдөн явуулж амжижээ. Солонгосын хойг, дундад улсын өмнөд хэсэг, Төв Аз, түүнчлэн Орос, Европ. Ялангуяа Орос руу хийсэн довтлогоо тэрхүү өргөн уудан бүс нутагт ихээхэн нөлөө үзүүлсэн аян дайн болсон юм. Волга мөрнийг хаяалан орших татарын бүгд найрамдах улсын нийслэл Казан. Энэ хот бол Орос руу хийсэн монголчуудын довтлогооны ачаар хөгжиж өргөжсөн төвхтэй. Татарстан нэдүгэ Оросоос салан тусгаарлан тогтнохыг эрмэлзэж байгаа билээ. Энэ хөдөлгөөний гол цөм нь хүн амын 48%-ийг эзэлж буй татар иргэд юм. Эдгээр татарчуудын үүсэл гарал үнэндээ бол монголчуудын довтлогоотой холбоотой. Монголчуудын хүчээр болсон исламын шашны булгар цөм сүндэрлж байсан газар. Өргөн удам Евразийн бүс нутгийг хөндлөн гол тогтлон Волга голын эрэгт хурж ирсэн Монголын их зэрэг эхлээд энэхүү Волгийн булгар нутг руу дайрчээ. Монголчууд энэ хотыг төмөрд нь шатаасан боловч хожим нь хаан тулсын төв болгон сэргэн босгосон байна. Улмаар 300-ны турш монголчууд энэ нутаг орныг дарангуйлан эзэмшиж байжээ. Хэрэм дотор Монголын эзэнт хүрний үеийн оршуулгын чулуу үлдэн хоцорчээ. Уг нь бол энэ бүс нутаг хаваар исламын шашинд төрөг овгийн нүүдэлчид амьдардаг байсан юм. Монголын эзэмшлийн үед энэ овгийнхан монголчуудтай холилдон татар хэмээх шинэ үндэстэн бий болгожээ. Татар бол монголчуудын довтлогооны дүнд үүсч бий болсон үндэстэн юм. Казан хотын захаар орших Казанский колхоз. Казанский колхоз. Ойролцоогоор 600 гаруй морьтой аж ахуй.
Энэ колхозод тэжээж өсгсөн морд бол хурдны морд гэж үнэлэгддэг. Тэр мордыг олон газраас ирж авдаг гэнэ. Энд одоо ч гэсэн нүүдэлчдийн гэж болох зан заншил байсаар байна. Энэ аж ахуй гүүний сүгээр айраг хийдэг юм байна. Айрагуудыг нутаг орнуудын хамгийн баруун хязгаар гэж хэлж болох байна. Монголд айргийг хүмүүс өөрсдөө эсгдэг бол энд бол үйлдвэрт сүгэ нийлүүлэн эсгэж боловсруулдаг юм байна. Зөвхөн татарчууд биш. Энэ хавьд оршин суудаг орсууд ч айргийг ихээр уудаг гин. Энэ хүндэг Монголд айраг гэж нэрлэдэг бол энд төрөг гаралтай үгээр буюу комисс гэж нэрлэдэг ажээ. Айраг бол хүний биеийн цайн. Бид соёлын газар руу явуулдаг. Та хоёр ямар үндэстэн бэ? Би Орос. Харин би татар. Татарууд дээр үед нүүдэлчин ард байсан гэсэн. Тийм ээ, тийм. Татар гэдэг бол латин хэлний тарвтарв гэдэг үг бөгөөд эрлэг тамийн элч гэсэн утгыг агуулдаг. Монголчуудын довтлохооны түнд бий болсон энэхүү татар үндэстэн Монгол гүрний нэг далавчуулахыг хүсдэг нь Оросуудын болгоомжлолыг төрүүлдэг байжээ. Казан. Татарчууд Казан, Астрахан, Кремийн хойгт голлон улс орноо тогтоож байлаа. Харин Оросын эзэнт гүрэн бүрэлдэн тогтохын хэрээр татарчууд залхаалт зээрлэлийн бай болж бие даасан байдлаа алджээ. 1552 он Казан Оросд нэглэлээ. Үүгээр шалтгаалan Оросууд хараат газрыг хүсэмжлэн татарын газар нутаг руу баг багаар орж ирж эхэлжээ. Татарчууд Оросуудад газар нутаг хот сүрэнгээ алдаж эхэлсэн байна. Оросын цэрэгт харьяалагдж байсан татарын морин дивизийн сургуульд морин тулаанд сурамгай нэгдсэн байлдаанд туршлагатай татарчууд Оросын аримд тун чухал үүрэгтэй байлаа. Татарчууд Оросын зүгээс дарлал цээрлэлийг амсахын хажуугаар армийн чухал бүрэлдэхүүн болж байлаа. Оросын эзэнт улсаас татарчуудын талаар явуулж байсан оршчуулах бодлого зөвлөлт холбоот улсын үед улам зохион байгуулалттай явагдах болжээ. Сталины дэглэмийн үед татар хэл дээр бичигдсэн номыг шатааж татар хэл дээр сургалт явуулахыг хориглож байлаа. Урт удаан хугацааны уусгах бодлогын явцад татарчууд үндэстнийхээ хувьд бие даах чадвараа алдсаар байжээ. Харин зөвлөлт холбоот улс задрахын хамтаар үүссэн үндэсний хөдөлгөөн татарчуудыг ч хамарчээ. Татарчуудын дунд Оросоос салан тусгаарлах хөдөлгөөн идэвхтэй өрнөлөө. Татар бие таана гэдэг бол хэвийн үзэгдэл гэж бодож байна. Байгалийн баялгаа татарчууд өөрсдөө ажиглах боломжтой болно. Төр засаг маань эсрэг байна. Бид бол яаж ч байсан тусгаар тогтнох хүсэлтэй л байна. Татар тусгаар тогтно бол яах вэ? Сая гаруй хүнтэй Казан хотод гэхэд татар хэл дээр сургалт явуулдаг ганцхан сургууль байдаг. Бид өөрсдийнхөө соёлыг мартаж байна. Тусгаар тогтнолоо гэд өөрчлөлт гарахгүй дээ.
Энэ жилийн 3 дугаар сарын 21-нд Татарстаны бүгд найрамдах улсад Оросоос салан тусгаар тогтнох талаар ард нийтийн санал асуулга явагджээ. Оросын ерөнхийлөгч Ельцин энэ санал асуулга Оросын үндсэн хуультай зөрчилдсөн тул зогсоохыг сануулжээ. Гэхдээ санал асуулга явагддагаараа явагджээ. Санал асуулгын дүнгээр 61.4% нь тусгаар тогтнохыг зөвшөөрсөн байна. Ингэж Татарстаны бүгд найрамдах улс Оросын холбооны гэрээнээс татгалзан өөрийн замаар замнахыг хүслээ. Монголын довтолгооны дүнд төрж бий болоод дараа нь Оростой олон жилийн турш харилцан бие биедээ нөлөөлөх замаар явж ирсэн Татарстаны хувьд өнөөдөр Оростой асуудлаа шийдэхээс өөр аргагүй эдрээд нөхцөл бий болжээ. Мэн 237 он Монголын зэрэг дайчид их хаан өгөөдийн зарилгаар Ислам үндэстэн болох Рус руу дайралтай эхлэхээр боллоо. Рус Рус гэдэг бол Орос гэдэг нэрний язгуур нэр юм. Тухайн үед Рус нь 12 банжигт хуваагдж байжээ. Эдгээр банжгийн дотроос Киев болон Владимир нь баруун зүүн хязгаарын төв болон хөгжиж байсан байна. Волгийн Булгар нутгийг эзэлсэн Монголын цэрэг гэнтэл Русын нутаг руу цөмрөн орж ирлээ. Тухайн үед жижигхэн тосгон байсан Москваг галдан шатааж Владимир руу дөхөж ирлээ. Монгол цэргүүд ирлээ гэсэн мэдээ Владимирт цуурайдлаа. Владимир хотод одоо ч гэсэн байгаа Төв хаалга, Алтан хаалга гэж нэрлэдэг. Владимирийн ноёдхаад энэ хаалгаа янгинтэл хаачаад монголчуудыг хүлээж байлаа. Владимир хот бол жижигхэн толгод дээр баригдсан хот. 10 гаруй метрийн өндөртэй хэрмээр хүрээлэгдсэн. Хот руу орох хаалгаварт цэргүүд хамгаалалтанд гарч байлаа. Түүнчлэн хотын хоёр талаар хоёр гол урсаж байсан нь хотын эргэн тойрны нэгэн төрлийн хамгаалалт болж байлаа. Мэн 237 оны 2 дугаар сарын 3 Монголын арим Владимирт хурж ирлээ. Русын нэгэн католик сүмийн ламтан бичсэн нь монголчууд өвлийн хүүтнийг хүлээж ухаад хөдөлдөг. Тэдний арим Русыг бүгэлд нь тун чамархан эзлэх байхтаа. Монголчууд хөлдсөн голыг төвөхгүй гатлан хотыг тал бүрээс нь довтлолоо. Монгол цэргүүд харвагч ашиглан чулуугаар буудан сумыг мөндөр мэт буулгаж байлаа. Хотод богино богнорсон Владимирийн цэргүүд монголчуудын сумд өртцгөн цайз тэр чигээрээ улаан цусаар будагдаж байлаа. Монгол цэргүүд Алтан хаалганы хоёр талын хэрмийг нураан хот руу дайран орлоо. Сандарч твцсэн Владимирчууд Успенскийн сүмд гүйлдэн орцгоо. Монгол цэргүүд хэнч орж гарч чадхааргүй байсан Владимир хотыг зайгүй үслэн Успенскийн сүмийг шатаасан юм. Монгол цэрэг дайчид сүмийн хаалгыг нээхэд өгөж үргэлжсэн хүмүүс
уул мэт овооролцсон байсан гэнэ. Оросын он дарааллын бичигт дурдсан нь Монгол цэргүүд бүгдийг дээрэмдэв. Алт мөнгө, эрдэнэсийг бүгдийг хуу татан хаман авав. Ариун загалмай, сүмийн ариун сав хэрэгслийг бүгдийг авч өөрсдийн хуаран лугаа буцан явцгаасан. Сүмд тэр үеийн тулдаанд Владимир хотыг хамгаалж байсан цэргүүдийн аглагчийн шарил одоо ч гэсэн ариун бууханд хадгалагдсаар байна. Энэхүү Русын газар нутаг дараа дараагаар монголчуудын гарт орсоор байлаа. Ингэж 200 жил үргэлжилсэн Монгол их гүрний дарангуйлал эхэлсэн юм. Дөрөвдүгээр зуунд бичигдсэн Ефрашиняныгийн он дарааллын бичиг. Энэ тэмдэглэлд Русын хот суурингууд хэрхэн монголчуудын гарт орсон болон монголчуудын цаашдын дарангуйллын талаар бичжээ. Владимирт монгол цэргүүд орж ирлээ. Монголын цэргүүд хотыг шатаан олон хүнийг хөнөөв. Амьд үлдгэсэд татвар төлж эхлэв. Энэ бол монголчуудад татвар төлж байгаа Владимир хотын иргэдийг харуулсан зураг. Монголчууд эзлэн авсан газраа хүн амын тооллого явуулдаг. Газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэгтлэн ажилтнуудын тоо ажлыг судална. Энэ судалгаан дээрээ тулгуурлан татвар оногдуулдаг байжээ. Энэ бол Шерток гэж нэрлэдэг мөнгөөр хийсэн худалдаа наймааны хэрэгсэл. Русаас авсан татвараар Монгол хийсэн эд. Эх хаан өгөөд эзэмшлийн газруудаа татварыг бүгдийг мөнгөөр хураан авахыг зарлигдсан байна. Татвар хураагчид тариачдаас арьс болон будаа тариагаар татвар аваад түүнийг мөнгө болгон монголчуудад тушаадаг байжээ. Энэхүү бүх татвар мөнгөн хэлбэрээр цугларч хар хоринд суугаа эх хаанд очдог байлаа. Оросд Монгол татарын дөнгө гэдэг нэр шилбэ. Дөнгө буулга гэдэг бол өхөр болон морийг тэргэнд оруулахын тулд үзүүнд нь зүүдэх хэрэгсэл. Оросуудын хувьд монголчуудын дарангуйллын цаг үеийн үзүүндээ дөнгө зүүсний адил тарчлаанд он жилүүд байжээ. Монгол татарын дөнгө гэсэн нэр Оросын сор хүчигт хүртэл орсон байдаг. Монгол татарын дөнгө. Монголчууд Русын нутаг оронд асрах гай гамшигыг авч ирсэн. Энэхүү Монгол татарын дөнгө гэдэг нь ямар шуухан цаг үе байсны илрэл болгож Баскак гэж нэрлэгддэг татвар цуглуулагчийг жишээлж болно хэмээн энэ сор хүчигт бичжээ. Энэхүү Баскак хэмээх харгас хэрцгий хүний өнөргөө монголчууд дараах дууг дуулдаг байжээ. Мөнгө байхгүй этгээдээс хүүхдийн авъя. Хүүхэд байхгүй бол эхнэрийн авъя. Эхнэр байхгүй бол өөрийнх нь толгойг авъя. Монголчууд эзэлсэн газар нутагта цөөхөн цэрэг үлдээдэг байсан байна. Гэхдээ бослого хувилдаан гарах юм бол өтөр түргэн морь дэлгээхэд
Тэртээ тал нутагт байх Монгол арим цахилгаан мэт хурдлан ирж асуудлыг шийддэг байжээ. Ингэж мэдээлэл гайхалтай түргэн тархдаг тогтолцооны талаар Марко Поло дорн зүгт харж сонссон тэмдэглэлдээ ингэж бичсэн байдаг. Дорн зүгт харж сонссон тэмдэглэл. Эрт дээр цагаас ямар ч газар, ямар ч хүн хийж чадаагүй өргөн удам бүснүүтэг асар богино хугацааг хамарсан гайхамшигт сүлжээ. Энэ бол холбоо барих замч хэмээх тогтолцоо юм. Замч. Эх хааны нийслэлээс гармагц ямар ч замаар явсан 40 км бүрт зам хэмээн нэрлэгддэг өртөө байдаг. Энэ өртөөн дээр хоноглох байр, хоол унд, морд хизээд бэлэн. Шаардлагатай зүйл бүгд бий. Элч яарч байх юм бол амралгүйгээр хурдан морь сольж унан цаашаа давхих нь. Зогсолтгүй давхих нь. Өдөрт 500 км газар давхих тохиолдолч байсан байна. Монголын эзэнт гүрэнд замч буюу мэдээ хүргэгч нарын бадлага паспорт болгож тэдэнд пайз гардуулдаг байжээ. Энэ бол мөнгөн пайз. Пайз бол өмчлөгч замчийн зэрэг дэвээс хамаарч алтан, мөнгөн, төмрөн гэж байжээ. Замчийн үүрэг зорилгоос шалтгаалan пайзны хэлбэр дүрс өөрчлөгддөг байжээ. Энэхүү дугуй хэлбэртэй пайз бол дугуй пайз гэж нэрлэгддэг. Яаралтай замчийн авч явдаг пайз. Дугуй пайзтай замч говь цөлөөр явж өнгөрдөг тусгай замаар явах эрхтэй байлаа. Түүнчлэн унжива морины ядарч сулдах юм бол хүний мөрөгч шууд авч унах эрхтэй байжээ. Пайзан дээр эх хааны үг сэлэстэй байна. Өн мөнх эх тэнгэрийн хүчин дор. Эх хааны зарилгийг авч яваа энэ эрхэм ял шийтгэлийг хизээд үл хүлээн. Хязгааргүй үргэлжлэх Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг өртөөлн сүлжсэн тогтолцоо замч. Замч бол 20 дугаар зууны эхэнд Сибирийн төмөр зам бий болох хүртэлх хугацаанд Евразийн нутаг дэвсгэр дээр хамгийн хурдан тээвэр холбооны систем болсоор байсан ажээ. Монголын хүчирхэг цэрэг армийн хүчээр хамгаалагдсан замч тогтолцоо нь үлэмж аюулгүй худалдаа наймааны сүлжээ байсан юм. Худалдаачид энэ замыг ашигладаг. Монголчууд ч тэднийг хамгаалдаг байжээ. Энэхүү тогтолцоо нь улс хоорондын эдийн засгийн харилцааг ч дэмжих нөхцөл болж байлаа. Энэ өртөөчлсөн тогтолцооны эхлэх зэг нь эзэнт улсын нийслэл хар хорин хот байлаа. Хар хорин нь газар зүүн хувьд Евразийн зах хязгаар болж байсан боловч замч хэмээх холбоо харилцааны тогтолцооны ачаар дэлхийн төв болж байлаа. Хар хорин хотоос олдсон буддийн баримлын үлдэгдэл. Өгөөдөө хааны ордон болох Төмөн амгалангийн ордны балгасаас олджээ. Ордны хаалгыг чимгэлж байсан бол л та. Энэ аяг бол дундад улсын Хянан мужийн урланд шавраар шатааж хийсэн аяг. Аягны ёроолыг төмрийг үнстэй холин бэлтгэсэн материалаар хийсэн байна. Энэ бол дундад улсын 3 хөлт цогцыг дуурайлган хийсэн сав. Янхва цэцгийг санагдуулам хээ. Бас дундад улсын бэлэг тэмдэг лууг дүрсэлсэн хээж харагдаж байна.
Гэхдээ гадна төргөнтөө Перс маягийн усан цэнхэр өнгийн чимэглэл анзаарагдана. Хятад дизайн дээр Перс маягийн чимэглэл холилдсон нь олон үндэсний хот хар хорны өнгө төрхийг илэрхийлэх мэт. Хар хоринд Монголын эзэнт гүрний өнцөг улам бүрээс шаазан вар урлаач, алт мөнгөний дархан, уран хадгамалч зэрэг дээд зэрэглэлийн урлаач цугларан их хаанд аль бүргдэг байжээ. Төмөн амгалангийн ордон. Энэхүү их хааны ордон нь хар хорны зүрх нь болж байлаа. Хотод хятад маягийн барилга байшингаас гадна лалын шашны сүм хийдч байсан гэдэг. Хар хоринд хоол хүнс, бусад нөөц ачаа идсэн 500 үхэр тэрэг өдөр бүр орж гардаг байлаа. Хотын захад Христийн сүмч байсан байна. Хоёр дахь үеийн их хаан өгөөдөө барьж усгсан хар хорин хот нь Монголын их эзэнт гүрний бахархал болохоор дэлхийн хэмжээний олон улсын хот байсан юм. Монголын их хайрам хар хориноос холдон аян дайнд мордоод 4 жилийн нүрийг үзэж байлаа. Русын гол нутаг хотууд аль хэдийн монголчуудын гарт орсон байлаа. Харин монголчуудын дараагийн аян дайн бол сүүлчийн бөгөөд хамгийн том аян дайн Киевийг дайлаар мордох дайн байсан юм. Владимирыг эзэлсэн Монголын арим юуны өмнө Каспийн тэнгисийн ойролцоод тал нутагт байрлалаа. Энд мордоо тэжин тэнхрүүлж цэрэг дайчтаач амрааж авлаа. Дараа нь гинт Киевийг зүглэв. Киев, Украин. Киев бол Русын их болсон нийслэл. Русын хамгийн эртний хот билээ. Тухайн үед Киев нь Русын улс төр эдийн засаг шашны хамгийн том төв байлаа. Энд Византын нөлөөг авсан соёл гүнзгий нэвтрэн орж ирж байсан юм. Ариун Марийг дүрсэлсэн Хрест. Эргэн тойрны үнд чулуугаар чимгэлжээ. Энэ чимгэллүүдийг Киевт урлсан юм байна. Киевний иймэрхүү гайхамшигт урлагийн бүтээлийг төөрөх технологиг аль хэдийн бий болгожээ. Монголчуудын довтлогоон Оросын онтооллын бичигт тэмдэглэсэн нь буцалж буй халуун үйл бороо адил Монголын цэргүүд Киевт шуургалан орж ирлээ. Тоо томшгүй тэрэгний чимээ, тэмээ мордын төвөргөн, мордын янцхан, аимшигт дуу чимээ, хотын ардын яриа хөөрөг сонсогдохын аргагүй болгож байлаа. Тулаан монголчуудын элт давуу ялалтаар төгслөө. Киевийн хаан Михаил Унгар руу зөвхөн одсон юм. Киевийн тулдаанд ялагдсанаар Рус тэслэх байр суурь нь ганхаж дахин хизээч Русын нөлөө бүхийг хүч болж сэргэж чадаагүй лээ. Эзэнэгтэй гялалзан мандаж байсан Киев байр суурь алдахын хэрээр Монголын эзэмшлийн үед шинээр өндийн босч ирж байсан газар бол Москва байлаа. Москва, Орос. Москва Монголын хаанчлалын ачаар Русыг жолоодох эрхийг атгахуулсан юм. Москвагийн хаан 1-р Иван Монголын эрх мэдлэлнүүдэд хахуул өгөн Русын бусад нутаг орноос татвар цуглуулах эрх мэдэлтэй болжээ. Энэхүү 1-р Иваны үед л чухам Москва ихэд хөгжин хүчрхэгдсэн байна. 12-р зуун Монголын түрэмгийллээс өмнөх үеийн Москва нь ой хавцалт хавчуулагдсан жижигхэн тосхон төдий байлаа.
Москвагийн төвд байх Кремль нь эхэндээ модон хийцийн бүдүүлгхэн цайз байсан гэдэг. Нэгдүгээр Иваны үеийн Кремль. Нэгдүгээр Иваны үед Кремль тун хурдан томорч байлаа. Эргэн тойрон хүрээлсэн хэрмэн хашаана модон хийцийг боловч хүрээ доторх гол барилга вайшин сүмүүд нь чулуун хийцийг болж эгэлсэн байна. Овор хэмжээний идэвхгийн Кремлийн 3/1-тэл тэнцэхэр байлаа. Монголын эзэмшлийн үед Москва бүх Русын баялаг, эрх мэдлийг адгаж эхэлжээ. Үүний дүнд Кремльч томорч өргөдсөөр. 15 дугаар зуунд эдвгэгийн Кремлийн адил хэмжээтэй болж томорсон байна. Оросын улс төр цэрэг арим эдийн засгийн төв болсоор ирсэн Кремль. Нэгэн таамгаар бол Кремль гэдэг нэр нь монгол хэлний хамгаалалт гэсэн утгыг илэрхийлэх хэрэм гэсэн нэрнээс үүсэлтэйгэлцдэг. Кремль эдвгэгийн Оросын нийслэл Москвач Монгол татарын талхи хэмээн нэрлэгддэг дарангууллын үед хөгжин дэвжсэн нь гашуун үнэн билээ. Кремль дотор одоо ч гэсэн байдаг Оросын үнэн алдартны шашны сүмүүдийн ихэнх нь нэгдүгээр Иваны үед баригдаж эхэлсэн гэдэг. Монголын дарангууллын үед Оросын үнэн алдартны шашныхан ч өр нөлөөгөө өргөжүүлэх боломжтой болсон юм. Оросын үнэн алдартныхан Монголын хааны төлөө мөргөл өргөл барьсныхаа хүчинд татвар хураах эрхтэй болсон ажээ. Монголчууд Руст халдан довтолж ирэх үед бүх Рус даяар зууч хүрэхгүй байсан сүм Монголын дарангууллын үед 270 орчим болж олж ирчээ. Иймэрхүү маягаар монголчууд Москва болон Оросын үнэн алдартны шашныхны хүчээр Русыг дарангуйлан барьж байлаа. Монголын эзэнт гүрний эзэмшил тэр үед Русын хойд хэсэгт хурж очоогүй байсан юм. Гэхдээ тэр бүсэн нутаг явандаа Монголын эзэмшилд орох болно. Энэ үйл явцад ч Москва болон үнэн алдартныхан хэрэг болжээ. Үүнийг батлах нэгэн үйл явдал Песковт өрнөсөн байна. (1327 он) Русын нөлөөвөхийн нэгэн эрхэм монголчуудтай харгалзсны гайхаар Песковт зүгтэн иржээ. Оросын он дарааллын бичиг тэмдэглэснээр бол тэр нөлөөвөхийн хүн нэгдүгээр Ивантай дүүх хэмжээний хүн байсан бөгөөд түүнийг Александр гэдэг байжээ. Монголын хаан нэгдүгээр Ивантай хамтран холбооны хайрын байгуулан Песковт ирлээ. Песковын ард иргэд Александртай санаа зорилго нэгдэн эсэргүүцлийн тулаанд боллоо. Тулдааны хувь зай шийдэгдэх мөчид гайхалтай хэрэг явдал болсон байна. Оросын үнэн алдартны шашныхан итгэл бишрэл өөр монголчуудад найр тавин Александр болон Песковын ард иргэдийг үнэн алдартангуудаас тусгаарлах тушаал буулгажээ. Александрын хувьд Песковоос ч холдон зүгтгаас өөр арга байсангүй. Цаашдаа Оросын хувь зайг тодорхойлох Москва болон Оросын үнэн алдартны шашныхан Монгол татарын дарангууллын дор хүчин чадлаа улам зузаатхан бэхжүүлж байлаа.
Карл Маркс ингэж хэлсэн байдаг. Татарын дарангууллын ачаар өсөн дэвжсэн Москва. Монголын боолчлол доромжлолоос бэрэгсэн Москвад өөр зам байсангүй. Одоогийн Орос бол хумсаа нуусан Москвагаас өөрцөхгүй. Русын их болсон хот Киев сүүдэрт нь орогдсон дайсантай байжээ. Киев, Украин. Энэ нутаг орныг нэрлж буй Украин гэдэг нэр бол Монголын дарангууллын дор үүсч бий болжээ. Энэ нэрийн эхлэл бол край буюу зах хязгаар гэдгээс үүсэлтэй юм. Энэ хөшөө нь Орост Украиныг нэгтгэснийг тохиолдуулан зөвлөлт холбоот улсын үед баригдсан хөшөө юм. Орос Украин хүмүүс гар барилдсан урагш тэмүүлж буй утга санааг энэ хөшөө илэрхийлдэг. Харин энэ хөшөөг удахгүй нураахгүй гэсэн яриа хөвөр сорвилаа. Украин нь Монголын эзэнт гүрнээс хойш урт удаан хугацаагаар Оросын нөлөөнд байсаар иржээ. Зөвлөлт холбоот улсын задарлаас эхлэн энэхүү далд дургуйцэл баг багаар ил гарч ирсээр байх шиг. Орос хүний царай төрхийг хараарай. Тэд бол монголчуудтай цус хойлолцсон хүмүүс шүү дээ. Өөрсдийгөө славянчууд гэдэг чи монголчуудтай хойлолцсон л хүмүүстэй. Орос бол украинчуудаас огт өөр үндэстэн. Сонины тэргүүн хэсэгт Украины Кравчук ерөнхийлөгч ингэж хэлсэн байна. Рус бол байсаар байсан, одоо ч байгаа. Гэхдээ энэ бол Киевийн Рус. Русын нэрийн хуудас бол Киев гэсэн санаа энд агуулгадж байна. Орос Украин хоёрын эсрэгцэл. Москвагаас Украиныг дарангуулж буй байдал. Түүнчлэн татарын үндэсний асуудал. 200 жил үргэлжилсэн Монгол татарын талхи эдүгэ хүртэл шийдэгдээгүй байгаа. Үндэстэн холилдсон асуудлыг Орост үлдээжээ. Польшийн Краковд жилбүрийн 9-р сард тэмдэглэдэг Дайгоник хэмээх баяр. Энэ баяр бол 1241 оны монголчуудтай хийсэн тулааны дурсгалд зориулан зохион байгуулж эхэлсэн баяр юм. Энэ баярын гол баатар нь Монгол жанжны ховд сүмсэн морь унсан Дайгоник хэмээх хүн юм. Энэ баатрыг хөгжимчд даган тоглож, өдөржин хотоор тойрон алхаж, хүмүүс баярлаж хөөрнө. Дайгоник гартаа барьсан зүгний ган гэдэг модон алхаараа хүмүүсийн мөрийг цохино. Дайгоникийн алхаар мөрөндөө түншүүлээд авахын бол аз жаргал эрдэг гэж ярьдаг ажээ. Энэ баяр наадамд яагаад ч юм Монгол хүн аз жаргалын элч болж тодорч байгаа нь сонин. Ариун Яковын сүм, Польш. Русийг дарангуулан эзэмшиж байсан Монголын арим дараа нь дорнод Европ руу довтлон Польш, Унгрийг дайрсан байна. Энэ сүмд 40 санваартан Монгол цэргүүдэд хөнөөгдсөн гэлцдэг ажээ. Монголчуудын гард өртсөн санваартнуудын гавлын яс. Монголчууд дайснуудаа дараагаар нь номогдохсоор цааш нь баруун Европ руу ч довтлох эрч хүчээр болголж байлаа.
Гэхдээ Монгол цэрэг дайчдын хэнч үл зогсоож чадах довтлогоон зогсох өдөр ирсэн юм. Хар хорноос довтлохон ирсэн элч их хан өгөөдөө нас орсныг дуулгалаа. Эцэг Чингис хааны өвлөн үлдээсэн эзэнт гүрнийг удирдан чиглүүлж, улам өргөжүүлэн хөгжүүлсэн 2 дахь үеийн их хаан өгөөдөө 1241 оны 10 дугаар сард 56 наснда ертөнцийн мөнх усыг үзүүлсэн байна. Өгөөдөө өөд боллоо өөрийн барьж усгсан хар хоринд аж төрн сууж, өргөн уудам эзэнт гүрнийхээ оршин тогтнох нөхцөл бололцоог бий болгож байжээ. Хар хоринд төвлөсөн замч хэмээх тээвэр харилцааны сүлжээг цогцлоо. Дэлхийн хэмжээний их гүрний хөрөнгийн их булгийг баталгаажуулахын тулд улс гүрнээ нэлэнхүүдэнд хамарсан татварын системийг бий болгосон юм. Өгөөдөг нас орсны дараа Монголын эзэнт гүрэн аян дайнаа үргэлжлүүлэн дундад улсын өмнөх хэсэг төвд Персиг эзлэн дэлхийн түүхэнд байгаагүй агуу их эзэнт гүрэн болон өргөжин тэлсэн байна. Дэлхийн их эзэнт гүрэн Монгол. Тэр үед хүн төрлөختний тэн агс нь энэ их гүрний эзэмшилд байлаа. Монголын эзэнт гүрэн 3 дугаар анги дэлхийг эзлэх их аян замд